China, I'm here. 中国，我来了。 Сайн байцгаана уу? Миний нэрийг Бэлмэн Заяа гэдэг. Би Монгол Улсын арчилсан намын байгууллагын газрын орон нутгийг хариуцсан улс төрийн ажилтан хэвлээ. Орон нутгийн давтаг болон шүтлэг газрын менежментийн үр шим. Өнөөдөр би Жансан мужийн Янчан хотын Тяозны энэхүү сэргээлтийн судалгааны төвд хүрэлцээрсэн байна. Шар тэнгисийн эрэг орчмын экологийн тэнцвэртэй байдлыг хамгаалах нэргүй ухааны суралцахаар би хүрэлцэн ирлээ. За тэгвэл бүгдээрээ нэг ороод үзье. Тяозны далайн эргийн намаг хэлбэрийн олноос нэрлэгдсэн бөгөөд Томхон далайн бар хоёрыг Азийн их газрын захад хамгийн том хэмжээтэй эргийн намагтай газар юм. Би Мелбурний сүрхтэй таарлаа. Мелбурн зөвхөн хятад улсад амьдардаг маш сайхан амтан монголоор бол хамгаан айлт гэдэг амтантай тун төстэй. За би та бүгдэд харуулъя. Тулгаан хэсгийн нөртэй, эвэр хэсгийн дугтай, туурай хэсгийн хөртэй, сүүл хэсэг нь үлжигтэй адилхан амтан. Сүүлийн жилүүдэд багасж хятадын экосистем болон байгаль орчин маш сайн хөгжснөөр Мелбурний тоо толгой гид ирэх тусам улам нэмэгдэж байгаа. Ийм сайхан амтантай таашиндаа би бас маш их баяртай байна. Тяозин! Олайла! Монгол улс экосистемийн тухайд одоо хятад улсаас харилцах зүйл ихтэй гэж би одоо харж байна. Мөн энд одоо туршлага солилцоод судалж мэдээд ингээд явж байгаадаа би баяртай байна. Нууруудын одоо давсыг арилгаснаар тухайн орон нутгийн хүмүүсийн амьдралын түвшин дээшлэх, аялал жуулчлал хөгжих зэрэг олон сайхан ирээдүйн боломжууд байна гэж үзэж байгаа.你好，你好，欢迎到条子尼。我带你认识一下我们这边的盐碱地。这个地方就是盐碱，就是我们太阳暴晒之后，这个盐集聚到我们那个表层之后，形成了一个白白的盐霜。这个呢，就是土壤盐分比较重的一个表现。 цайраад давс харагдчихээн. Маш их давстай. 你看这个原来最初它就是这个是海里面的贝壳，贝壳是淤积成的一个海的滩涂。 Монгол улс дэлхийн 2 дахь том их газрын орон бөгөөд талайд гарцгүйж хисэн анхаарсан тэр мөчид түүний нарийн гоёмсог төр төрөх намайг үнэхээр гайхшруулсан. Хисаа байгаа газрын хөрс маш их хуучиртай давстай байдаг гэдгийг ойлголоо. 土壤结构也比较差，然后现在上面是基本上是寸草不生。现场。 Далайн эргийг хуурай газраас салхих нь олон зуун бүр мянган жилийн явцтай байгалийн үйл явц юм. Гэвч эсрэгэг хүнд тавстай хөрсийг хэрхэн үржил шимтэй тариалангийн талбай болгосныг мэдих хүслээр дүүрэн байна. 这个就是我们那个洗盐的现场，原来那个最初的就是白花花的盐嘛。现在我们把这个水进到这个田里边之后，拖拉机在里面搅拌，5磅重的盐就会随着水通过那个有一个管道，然后排出去。这是这个洗盐的最基本的一个流程嘛。 Шамбагч надад угаах ус зайлуулах аргыг тайлбарласан. Энэ арга нь хөрсний давсны хэмжээг багасгаж чанарыг сайжруулахад голлон ашиглагддаг. 那这只是我们今天现场示范的一块地，后面还有一块地。你作为助理，今天交给你，把我们的这个整个的这个洗盐的过程再实际操作一遍。哦，去吧。Шамбагч надад даалгавар өгсөн. Яг одоо тэр даалгаврыг биелүүлэхээ явцгаая. Би бэлэн. Let's go.
Надтай хамт ус оруулцгаа 2 залуу хүрэлцээрсэн байна. За ингээд бүгдээрээ усаа талбайдаа оруулцгаая. Жин шуй. Тара. Өнөөдрийн бид хэдийн маань 2 дугаар ажил эхлэх гэж байна. Шуйнгийн машин маань ус руу ороод газар хахлаад газарт байгаа давстай хожиртой усыг усанд уусгах ёстой. Жоу лао ши, кай ши. 拖拉机启动。拖拉机一直向前开，开到第一个梗子的时候掉头回来。 үнэхээр хурдан явж байна шүү. Сайн хаалдаг юм байна. Тракторын ажлын дараа талбайн усан дэх давсны хэмжээг тодорхойлохын тулд шалгах төхөөрөмжөөр хэмжилт хийнэ. 这个点盐放 5.3， 我们测了几个点，盐分基本稳定的，数值呢在 5.4 到 5.6 之间，旋干洗盐效果很好，可以放水了。 За би одоо ингээд давстай удаа усаа гадагшлуулчлаа. Тэгээд энэ талбай дээр ургас тарихад бэлэн болно. Тракторын ажлын дараа талбай усан дэх давсны хэмжээг тодорхойлохын тулд шалгах төхөөрөмжөөр хэмжилт хийнэ. Их шарууга амттай юм байна. Давс угаах ус зайлуулах арга нь хямд зардалтай, урдан үр дүнтэйж их хэмжээний цэнгэг ус зарцуулдаг тул шам багш надад Монгол орны нөхцөлд илүү тохирох газар доорх ус зайлуулах технологиг танилцууллаа. 它可以通过地下水或者通过我们的线降雨，达到一个降盐的目的，这样可能更适合在名古屋进行一个推广。 Тэгвэл би наргыг Монголд оруулах боломжтой болов уу? 盐田地治理呢，它是一个综合的措施，目标就是实现降盐降碱的措施，然后我们地力提升，然后使我们的粮食增产，最后达到一个生态治理的目标。 Жансан мууж 954 км урт, далайн эрхтэй бөгөөд 575 зууны 85 мянган га хэмжээтэй эргэн амттай. Энэ бол зүүн хятадын эдийн засгийн нөөцөд хамгийн ирээдүйтэй нөөцийн нэг юм. Та нар намайг хаана ирснийг хардаа. Би яг одоо маш том буудан талбай дээр хүрэлцээрсэн байна. Энэ талбай нь өмнө нь хужиртай, давстай, ургамал байхгүй газар байсан бол энд сайжруулалт хийгээд маш олон буудад тарьсан байна. Ногоороод үнэхээр үзэсгэлэнтэй харагддаг юм байна. 改良效果能够在这个地上完美体现。 Энэ буудаа боловсрч гүйцэхэд хэр хугацаа шаарддаг вэ? Энэ буудагаар юу хийх юм бол? 这个麦子呢，大概在明年的6月份要成熟。成熟之后呢，就是我们会来制作一些面粉。中午带你去品尝一下我们盐碱地产出的面食，包个饺子。 Би тэгвэл тантай хамт хийлцгээ явж болох уу? 可以可以，好的，我们走。 Баярлалаа. Хятадын уламжлалт хоолт болох банш Монголын хууш үртэй төстэй бууз хийх аргыг санагдуулсан. Миний хувьд хийхэд тийм ч хэцүү байгаагүй. 你看我包的饺子像元宝一样，还是比较漂亮的。你看你包的饺子像月牙一样，也很好。 Таны жимсэн банш яг зарц шиг хэлбэртэй. Харин минийх их зөв хэлбэртэй их гоё банш үлжээ. Банш хийж сурж байна. Би анх удаа хийж байна. Их гоё баншаа аривжуулж их сайхан хийдэг юм байна. Их сайхан өмөртөж байна. Хятад бол эрдэнэс ёс заншил зочлонтой байдлаараа алдартай бөгөөд Кёзинигийн ард иргэд намайг халуун дотноор хүлээн авч шам багш намайг баялаг сайхан хоолоод байсан. 好吃吧？ Маш гоё амттай. 多吃几个。 Сайхан болжээ. Энэ яг миний хийсэн банш байна.
除了这个饺子呢，我们还有我们园林里长出来的鱼，以及鱼加工出来的一些产品。今天正好我们养殖的在出鱼，待会让我们的养殖专家带你到我们养殖基地看一下。 Давстай хөрсийг сайжруулах нь олон төрлийн аргачлалтай нарийн зохицуул явц бөгөөд сайжруулсан газрыг хөдөө аж ахуйд ашиглахаас гадна нуур ухаах, давсыг багасгах, засаа нөхөн сэргээх зэрэг экологийн хослолын шийдлүүдийг ашиглан загас удааны баян бүрд болгох боломжтой. One love sheep. 嗨，你好，One love sheep。 你好，小 B 啊，欢迎你的到来。今天正好赶上我们的捕鱼现场，等一下有很多的那个捕鱼的相关的一些工作需要你协助我一下。 Тёзний засны аж ахуйд 200 га талтай бүхий засны сангиуртөө 10 хүрэхгүй хүн хариуцдаг бол эрхийн олон тооны шувууд засаар хооллохоор төрөөр рүү ордог.哎，今天我们可能要捕个5万斤鱼左右了。这个一大把回鱼啊！现在我们总共这个塘大概有50万斤鱼吧，每个品种都要分开，但主要是回鱼。这条大鲢你肯定抓得住啊！ Oh, it's super big. Загас хятадын баярын ширээнд заавал байх ёстой хоол бөгөөд шинэ жил хаврын баяр зэрэг баярын өдрүүдэд эрэлтний хэсдэг. Энэ нь зөвхөн амттай байгаадаа биш харин жил бүр элбэг дэлбэг байх бэлэгдлийг агуулдаг юм байна. Монгол Улсын эдийн засаг уламжлал ёсоор мал аж ахуйд тулгуурладагч сүүлийн жилүүдэд усны нөөцийн хамгаалтыг сайжруулснаар засны аж ахуй, хөдөө аж ахуйн ирээдүйтэй салбар болж эхэлж байна. 今天那个助理当的非常 OK 啊，马上给你加工资。谢谢。 Өдрийн засны ажлыг дуусгасан хариуцсан Ван багш шөнө эргүүл хийх ажлаа үргэлжлүүлж загас гаргах үеийн хяналт болон хамгийн чухал зүйл хэмээжээ. 桥南这块总共有18000亩的养殖水面，现在总共有6个负责人，每个人大概负责3000亩的水面啊。然后每次出鱼，我们都要仔细观察一下鱼的这个塘里鱼的情况，包括有没有缺氧啊，塘里的水质啊，有没有什么问题啊。 Хятадын анхан шатны ажил ихтэл их хэцүү юм аа. Их хөдөлмөрч хүмүүс байдаг юм байна гэдгийг үзлээ. Одоо хоёулаа тэгвэл загсаа барихаар их үү? Тёзний талбайн суурь ажиллажид олон жилийн туршид давстай хөрсийг урт хугацаанд ашиглах, экологи, эдийн засгийн тэнцвэрийг хадгалах чиглэлээр шинжлэх ухаанч, туршлагатай арга барилыг бий болгосон. 2019 оны 7 сарын 5-ны дэлхийн өвийн хорооны 43 дугаар хуралдаанаар Хятадын шар болон Бохайн тэнгисийн шуудын амрах газрыг дэлхийн өв бүртгэн Хятадын анхны далайн байгалийн өв болгон баталсан байдаг юм байна. Өнөөдөр Тёзний намагтай газрын хамгаалалт 69% хүрч бүртгэгдсэн шуудын тоо 410 зүйлд хүрчээ. Энэ амжилтын ард байгаль орчныг хамгаалахад сэтгэл зүрх хөдөлмөрөө зориулсан маш олон ажилчид бий. Хятадд давстай хөрсийг сайжруулах аргыг судлах хугацаа дуусах гэж байна. Эдгээр хөдөлмөрч эгэл даруй хүмүүстэй танилцсандаа би туйлын их баяртай байна. Тёзний аргачлал нь байгаль орчныг хамгаалах, дэлхийд дахинд хувь нэмэр болох Хятадын агуу туршлагыг харуулсан юм аа.